За сайн байцгаана уу. Их усэрэл группийн жил бүр зохион байгуулдаг намрын ээлжилт аялал маань одоо өнөөдөр эхэлж байна. Энэ аялалд бол манай групп бусад салбар харьяа хамт олон маань маш идэвхтэй оролцдог. Энэ аялал маань бол одоо намрын энэ сайхан наалгар өдөр өнөөдөр бол бид явж байгаадаа том баяртай байна. За аялалдаа манайхан бүгд одоо бүрэн ирцтэй, бүгд ирсэн одоо ингээд хат тус маань хөдөлгөх гэж байна. За бүгдээрээ сайн байцгаана уу. Ингээд өнөөдөр бид нар Алтан намар гэсэн ээлжид жил болгон зохион байгуулдаг намрын ингээд үйл ажиллагаагаа группийнхаа хамт олонтойгоо их үсэн эрэлт группийнхаа хамт олонтойгоо тэрэлж гээд байгалийн сайхан дээр бүгдээрээ хүрэлцэн ирсэн байна. Ингээд өнөөдрийн бидний нэгээхэн хамгийн гоё тогтолтой хэсэг бол мэдээж багийн тэмцээн болон өнөөдрийн хөгжөөнд тэмцээн уралтай юм а. Компаниудын маань нийт ажилчид маань 6 багт хуваагдж байгаа. Өнгөнгөөр шар улаан цэнхэр ногоон гэсэн юм ягаан гэдэг юм дараах 6 багт ингээд хуваагдаад за дөрвөн төрлийн одоо групп буюу дөрвөн төрлийн багийн тэмцээн бид нар зохиох байгаа. Ингээд дараах тэмцээнүүд бүгдээрээ оноо-оноогоор өрсөлдөөд эцсийн дунд багийн дүнгийн ялагчгаар нь ажлын хамт олондоо ажиллагчдаа болон багт оролцож байгаа бүх хүмүүстээ амжилт хүсье. Файти. Сайн байцгаана уу? IC Park-ийн байна. Их үсийн эрэлт групп компани, охин компани болох Дуурайн төвөргөн компани санаачилсан олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон намрын аялалдаа оролцож байгаа да. Баяртай байна. Намрын аялалд 6 дахь жилдээ оролцож байна. Өнөөдрийн аялал маш сайхан байна. Цаг агаар гоё группээс юм гоё аялал зохион байгуулсан хамт олондоо удирдлагуудаа маш их баярлалаа. Их үсэрэл хамтдаа манай байгууллага, манай групп компани хамгийн үнэт зүйл, би байнга хэлэхдээ хамгийн үнэт зүйл бол нэгдүгürt чин сэтгэлээр итгэсэн ажилтны таны хандлага, хоёрдугаарт эрүүл биетэй ажилтны та, гуравдугаарт саруул ухаантай залуучууд та бүхэн. Ингээд эцэст энэ үнэт зүйлийг би болгосон энэ залуучууд та бүхэн манай байгууллагын хамгийн үнэтэй эрхэм нандин зүйл юм шүү. Их үсийн эрэлт группийн хамгийн олон хэлтэй, хамгийн бурхандаг нэртэй тийм ажилтан байгаа байх шүү. Ер нь нэг үгээр бол зүгээр бурхан юм. Түүнд ямар ч өөсөв байхгүй. Хідэн ч улсын иргэнтэй зэрэг харьцаж чадахыг хинтээч зөөрлөмгүй гэсэн байна. Яаж ч харсан гоо сайхан. Таны гайхалтай эмээмсэглэн ад жаргалтайгаар ажиллаа хийж байхыг нь харахад сэтгэл өөрийн ирэхгүй татагддаг. Ив нэгдэл нөхрөлийн далбаанд ор ирчүүд бүсгүйчүүдийг нэгтгэж амьд байгалийн сайхныг бүтээж байгаа. Танд гадаа наранд хандах салхинд борлох юу ч биш. Гайхалтай ажиглагч та манай шин санааны аяны ялагч. Бүх зүйлд хэв маяг төгс төгөлдөр байдлыг хадгалахаар зорилго тавьсан ухаалаг тантай хундаг даршны доор амьдралын тухай ярих сайхан байдаг. Та үргэлж загварлаг төгс ус засалттай байдаг. Мөн түүний гоёмсог гутал нь онцгой бахархал юм. Таны бахархал. Үргэлж дэгжин хувцлаж, дур булаан байдлаа олон нийтэд зарлаж өгдөг. Би бол
одоо оюун санааны хувьд хүчтэй учир нь олон ажлыг зэрэг амжуулагч шинэ нээлт хийхэд үргэлж бэлэн байдаг. Тэр юу ч хэнийг ч харахгүй өнгөрнө гэж байхгүй. Аль хэдийн бүгдийг анзаарч бүгдийг бүртгэсэн байх болно. Тэр даруухан харсаараа ойлголцож цэвэр ариун байдлыг бий болгодог. Түүнтэй харилцах нь 50 амгалан байдлыг авчирдаг. Бүгд дахин түүнтэй харилцахыг хүсдэг. Түүнд ямар ч шалтгаангүйгээр хилэгүүл байх та. Түүнд бүх зүйл гайхалтай, тустай, эргэлзээгүйгээр амт мэдрүүлдэг. Хэдийгээр зүгээр суудаггүй ч гэсэн хаяа 50 амрах хэрэгтэй гэдэг нь байнга тавгүй байдаг юм байна л да. Ихүүсийн групп компани идэвхтэй галтуул гэж байгаа. Энэ хүн үргэлж ийм эрч хүчтэй байдаг, шинийг санаачилдаг, ямар ч ажлаас хойш суудгүй, биетгээ хийчихээ, бодлоос нь харъя гэж ингэдэг ийм эрч хүчтэй хүн байна гэж бодож байна. Манай чимхүү бүгдээр ямар ч ажлаас хойш суудгүй бүх зүйл идэвхтэй оролцдог ийм бүсгүй байгаа. Албан дээр энгийн мод яг л Пиньяко сүнсгүй төмөрч урлагийн бүтээл болж байна. За эдгээр хүмүүс бол ингээд Ихүүсийн групп компани алтан гарднуудаар Ихүүсийн компани инженер техник албаны чулуусах мембер дорж хоёр шаарсан байна. За чука гараад ирээ, мега гараад ирээ. Алтан гараа харуулаарай. Алх хэдрэ байгаа мó байхгүй. Энэ хоёр ч аюу уран шүү дээ. Энэ тэнд юм ивдэрлээ, тэглээ, инглээ бүх зүйл дуудлагыг аваад тэр дорн зохицуулаад асуудлыг шийдчихдэг. За сайн байцгаана уу. Ихүүсийн эрэлт групп компани Алтан намар 2022 арга хэмжээ 5 удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ арга хэмжээн дээр Алтан намар дээр одоо 14 хамгийн номинацийг тодруулсан дотроос галтуул гэсэн номинацийн эзэн болж шалгарсандаа маш их баяртай байна. Тэгээд бүх намайг дэмжиж номинацид ингэ шалгаруулсан ажлын хамт олондоо баярлалаа. Хайртай шүү. За манай Цэнхэр баг Ихүүсийн эрэлт группийн намрын аялалд оролцож байгаа дөнгөж сая бүхэ тэмцээнд бөмбөг дамжуулах тэмцээнд төрүүллээ. Тэгээ аялал сайхан болж байна. Группийнхаа нийт ажилчид хамт олондоо ажлын амжилт хүсье. Манай багийн нэр За ингээд манай баг нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй энэ хүн намрын аялалд идэвх чармаалттай оролцож байна. Тэгээд бүх багийнхандаа амжилт хүсье. Сайн байна уу? Алтан намар намрын зугаалгандаа ирээд энэ шар багийн гишүүн болсон. Тэгээ манай шар багийнхан бас маш амжилттай явж байна. Маш авьяастай залуучуудтай нэг баг болсондоо баяртай байна. Баярлалаа. За өнөөдрийн групп аялал намрын аялал тэмцээн үнэхээр сайхан болж байна. Хамт олноороо нэг өдөр агаас ихэнд гараад үнэхээр хүчтэй өнгөрөөж байна. За манай болох Цэнхэр баг болсон. За нийтдээ бол нэг одоогийн байдлаар 3 тэмцээнд нэгдсэн онооны байдлаар тэргүүлж явж байна. Одоо нэг тэмцээн үлдсэн. Тэгээд нийт бусад багийнхандаа болон группийнхандаа ажлын амжилт хамгийн сайхан бүхнийг хүсээрэй. Бүгд сайхан баярлаарай. За сайн байцгаана уу. Ногоон багаас мэдчилж байна. Манай баг 12 хүний гишүүнтэй. Тэгээд тэмцээндээ амжилттай оролцоод явж байна. Өнөөдөр цаг агаар их сайхан байна. Нар багтай, салхитай тэгээд сайхан дулаахан өдөр
багаараа ямжилттай оролцоод явж байна. Одоогийн байдлаар манай 2 дугаар байранд явж байна. Одоо сүүлийн тэмцээнд орох гэдэг хүлээгээ явж байна. Гүрүп хамт олонд ийм гоё арга хэмжээ үргэлж ажилчид руугаа чиглэсэн арга хэмжээ зохиогдсон. Баярлж байна. Бүгдээрээ амжилт хүсье тэмцээнд орж. Өнөөдөр энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа байгууллагын хамт олон бүх ажилчдаа энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ манайх одоо хост татлын тэмцээнд орох гэж байна. Одоо ингээд ямар ч байсан баг бүрэлдэхүүнээрээ хүчтэй орно. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд их үсрэлт групп компани намрын аялалд манай Шарваг бөөхө тэмцээнд оролцоод нийт 4 төрөлтэй тэмцээнд оролцсон. Ингээд 2-д нь төрүүлсэн ингээд багийн тэмцээнээр 1-р байранд орсон. Бид нар нэгт орсон шүү. Баярлалаа. За ингээд их үсрэлт групп компани намрын аялал маш амжилттай явагдаад өндөрлөх гэж байна. За намрын аяллаа болохоор 2015 оноос хойш жил болох юм намрын аяллыг зохион байгуулсаар ирсэн. За бид хамгийн анхныхаа аяллыг 2015 онд компанийнхаа ээлжидэд ойгоор хийж байсан бол одоо өнөөдөр 2022 онд өнөөдрийн Тэрл Стар хэмээх хэрэг амралтын газар спортын бөөхө тэмцээнд урлагийн номертой мөн өөр хоорондоо их үсрэлт групп компанийнхаа хамгийн шалгаруулсан олон төрлийн спорт болон бөөхө тэмцээнд маш амжилттай зохион байгуулагдаж байна. Тэгээд их үсрэлт групп компани маань бас бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөн байна. Хүмүүсийн ажилчдын тоо бас нэмэгдсэн байна. Энэ жилийн хувьд болохоор нийт одоо аялалт маань 110 орчим ажилтан оролцож байна. За хамгийн анхны аялалт маань 60 гаруй оролцож байсан. Ингээ харахад бол их үсрэлт групп компани үйл ажиллагаа өргөжин тэлж байна. Компани маань томорч байна. Компани маань бас жилээс жилийн үйл ажиллагааны жигдэж байгааг илэрхийлнэ. Энэ жилийн Алтан намрын аялал байлаа.